Сүүлийн өдрүүдэд гүнзэг үндэсний эдийн ундаа нэртэй хүнсний брэндтэй холбоотой хүнсний аюулгүй байдал, түүхийн эдийн чанар, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, мөн ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй зэрэг асуудлын талаарх мэдээлэл сошиал орчинд эрчимтэй тархаж эхэлсэн. Тодорхойлбол зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус брэндийн бүтээгдэхүүнд муудсан мах хэрэгэлсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэл явуулдаг байж болзошгүй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, улмаар үндэсний гэх нэрийн дор иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна уу гэх асуудлыг хөндөж байна. Үүнтэй холбоотойгоор манай редакцид гүнзэг үндэсний эдийн ундаа брендийн үйлдвэрт ажиллаж байсан иргэнээс гомдол мэдээлэл ирснийг та бүхэнд хүргэе. Манай редакцид Хөхүүр уур компанитай холбоотой мэдээлэл өгөөг хандсан байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч. Одоо яг ямар асуудал үүсээд байгаа вэ? Наад компанид ч би 8 сарын 8-нд ороод 20-нд цалингаа өгөө хэл амтаа өгөөд хэл амтаа бүр хөнгөд оюутны төлбөр мөлбөр гээд бүр нэхэл дагал болж аваа. Тэгээд би тэгчээл би ажлыг хийгээд байсан. 12 сарын 5-ны өглөө гинт нэг өглөө ажил дээр цэг дотор буудан чинкөө сууж байсан чинь намайг шууд гинт хүнс дуудаж яах гэж хэлээ гаргацсан байхгүй юу. Тэгээд дотроос гаргацсан байхгүй над компаниас. Тэгээд 11 сарын цалин 10 сарын 20-ны цалин 11 сар бүтэн ингээ 12 сарын 5-ны цалин үтэн ингээ байхгүй. Тэгээд наад чойж амц гэдэг хүн ч юм бол дандаа ингээд өгн байрна гэж худлаа яриад өдөр болгон би залгадаг. Хүүхдээ оюутны төлбөр мөлбөр нэлээд байна гэдэг ингээд үнэн учраа хэлээд би залгадаг байсан. Тэгэхээр ингээд залгаад байхаар сүүлдээ уцаа авах эхний 2-3 залгалтанд бол авсан. Сүүлийн удаа бол юур аваагүй, уцаа юур аваагүй. Тэгээд дандаа таслаад өгвөл босоо хийгээл тэгэл байгаад байсан. Уг брендийн асуудал зөвхөн хэрэглэгчээр хязгаарлагдахгүй юм. Гүнзэг компанид ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ажилчид цалингаа удаа дараа авч чадаагүй. Цалингаа хэсэгчлэн хожуу авдаг. Ажлаас гарсан ч цалингаа бүрэн аваагүй гэх гомдлыг илэрхийлж байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж буй асуудал юм. Хөдөлмөрсөн иргэдийн амьдралаар тоглож буй явдал, үндэсний нэр зүүсэн бизнес иргэдийг тэжээхээс өмнө өөрийн ажилчдаа шударгаар цалинжуулах үүрэгтэй. 8 сараас хойш нэмийн даатгал матгал төлөөгүй. Цалин байцангаан над ч 2 сая гэсэн цалин амдалт хөдөлмөрийн гэрээ хийсэн. Тэгээ 2 сая төгрөгийг чинь 15 хоногт хуваагаад үзвэл тэгэхээр сартаа хэд орж ирэх нь тийм ээ? Сая төгрөг орж ирнэ шүү дээ. Тэгээд одоогоос бэлэн байна гэдэг. 7 цаг гэхэд бэлэн байгаа 7:30 гэхэд ажилдаа орчин байна гэж анхаад тэгээд гэрээ хийсэн. Би бол одоо ч нэрээ сая тэгээд өвлийн хуваарьтаа ороод 8 цагт бэлэн бай гэсэн. Би өглөө 6 одоо 1-р ангийн 6 настай хүүхдээ би ингээд 6 цагт босгоод би айд тавьж тавиад та хичээдэн зөөчөрөө мөөчөрөө гэж би явдаг байсан. Үнэхээр би бол одоо гомдолтой байна. Хүүхдээ тэгж хохироогоод өөрөө цалингүй хохироод адаг сүлд нь одоо би 1 сая гэсэн юм дээр ярилцлага өгсөн биш одоо судалгаач сэлгэж гэдгээрээ нэр холбогдоод судалгаач сэлгэжтэйгээд ажилчин төмөр үеиг гэдэг залуу техник хүсдэг тэгж бичсэн байлаа. Авч байгаа тэгээд авгаа нисдэг тэгж бичсэн байлээ. Нэг биш удаа хал гэж надад хүний нөөцөд намайг хэлсэн байсан. Чи ямар халуулах шалтгаан байгаа юм бэ? Болроо биш хүний нөөц надад дойр орж дуудаж аваад асууж ирсэн. Би цалингаа нэгтгэе. Миний оюутны төлбөр банкустай ингээд банкны зээлтэй ингээд 3 юм давхцаад юу цалингаа нэгтгэе. Яалтчгүй цалингаа нисээд намайг ингээд ахамаа гэж би хэлжээс удаа байгаа надад бас 50 гарсан хүн байгаа. Тэр их ч бүр хэрүүл улам хийжээд нэг. Нөгөө хэлж угаагаад 5 минутын ядаг гин. Тэгээд энд нохой хаагаад би тэд энд тавьдаг байсан. Шуудан тийгээд Хүнсний бүтээгдэхүүний хамгийн чухал шалгуур бол түүхийн эдийн гарал үүсэл, хадралалт, боловсруулалтын явц. Гэвч гүнзэг брендийн зарим бүтээгдэхүүнд ашигласан мах, хүнсний түүхийн эд нь хаанаас ямар шалгалтаар орж ирсэн нь тодорхой бус байгаа юм. Бенжамингаас авдаг гэж ярилцлага өгч илээ. Тэгэхээр би хажуунаас би чи одоо яг баач гэж би хэлсэн. Миний тэр ярилцлага бол ороогүй ах гэж би бодоод байгаа. Эмэлтээс авдаг, эмэлтийн тэр хужаанаас авдаг. Чотаа тавгаа. Өөхөн тушаадаг гэж өчтөр лайв дээр ярьж илээ. Тэр бол судлаа. Өөхөн өөрчлөө шаргаадаг, дотроо боорцог хийдэг. Гүнзгий боорцог гэ байгаа. Ясны шүлтэй боорцог моорцог гарч байгаа. Тэр бол бидний дэвсээ гიშгцэн тэр цэг дотор гიშгээ жоохон явцсан. Заваа юмыг шаргаа машин дуудаад манай хүн ч машин дижсэн машин даад тэгээд шаргаагаад боорцог хийдэг. Тийм юм дээр ганцхан жоохон хүн Сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт гих тодотголтой хүнсний брэндүүд оширсан. Гэвч үндэсний брэнд гэдэг бол зүгээр нэг гоё нэр биш.
Энэ бол хамгийн өндөр стандарт, хамгийн хатуу хянарт юм. Эрүүл мэндийн салбарын мэргэжигчнүүдийн зүгээс чанаргүй, муудсан мах, стандартын бус хүнс нь хорт хадар, хоол боловсруулах замын өвчлөл үүсэх эрсдэлтэй гэж анхаар усаар ирсэн. Энэ уудад нь ингэж хандж болдго юм уу? Энэ чанаагүй энэ нөгөө скэж байгаа. Ерөнхийдөө бод дандаа гисгэж байгаа юм аа гэж уус таална авч хийчдэг. Гисгэж ингээд ууттай хийчдэг. Хийчдэг байсан. Нэг биш удаа би олж харж ирсэн. Гисгэж тэр шүлэн тийгээ гисгэж гэдэг ингээд хийжээс одоо байгаа. Ерөнхийдөө бол ингээд гадна нойлтой. Гадна нойлтой орж ирчээд би л үйлдвэр гэдгийг би мэдгүй дээ. Гэхдээ гадна гусалтаанд нойлд орсон гусалтаагаа үйлдвэртээ ороо буудан чивгээ гараа авахгүй буудан чивгээ суусгаж идэх болсоо байдаг шүү дээ гэдэг юм бол. Тийм л байсан шүү дээ. Харин би дээр тэр өчигдөр яваад очоод яарчлага өгөө тэр муучин талбай малгайныхан тэр шулаад нисэх. Үндэсний нэр зүүчгээд харин стандарт нь чимээгүй байвал энэ бол итгэлийг ашигласан ловертэй адил зүйл биш гэж үү? Одоогоор гүнзгий брэндтэй холбоотой дээрх асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагын албан ёсны дүгнэлт олон нийтэд ил болоогүй байна. Гэвч иргэдийн эрүүл мэнд хүндэгдэж болзошгүй нөхцөлд хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэргэжлийн хяналтын ерөнхий газраас яаралтай үйлдвэрлэл, алт тогоо, түүхийн эдийн агуулах, эрүүл ахуй, стандартын хэрэгжилтээр нээлттэй ил тод шалгалт хийх шаардлагатайд олон нийт шаардаж байна. Тэр дороод хулганы хор бас байж байна. Тэр хулгантай гэсэн үг үү? Баггүй. Тэр хулгангүй гэж хулганы хор. Ер нь ариутгуудын компаниас бид нар сар болгон ариутгалаа хийдэг баггүй юу? Тийм учраас бид нар болзошгүй нөхцөл байдлаас хамгаалж үднээс шинэгч шорхой янз бүрийн амтнаас хамгаалсан хамгаалалтаар хийж байдаг. Түүнээс бол байхгүй байна. Хулганы хормор байсан тэр ер нь хулгантай газар байсан уу? Ер нь Хулгантай. Хулган гүйдэг. Байнга хулган гүйчидэг байсан. Би бардам хэлнэ. Коридороор тэр гаднаас ордог коридороор нь гүйчидэг хулган. Тэр дөгөрч өдөр зөндөөнийг адаад гаргаад бариад маань үстийг айлгаад бариад гүйчлээс удаа байдаг. та одоо дотор нь ажиллаж байсан хүн яг энэ талаар мэргэжлийн байгууллагт нь хандаж үзсэн үү? Өвчнүүд одоо нөгөө яг хөдөө орон нутгаас ирээд энд өвчөж бол удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй. Тэгээ хүн адилхан мэргэжлийн хяналттай байдгүй гэж асууж байсан. Тэгсэн чинь улсын хэл байдаг дүүргийх гэж байдгүй гэж хэлсэн. Би бүр нэг биш удаа та нарыг нэмэгчийн хяналт дуудаалаа дуутай илүү шүү гэсэн чи хэлж үзэж байсан. Тийм нь байдгүй маа мэргэжлийн хяналтууд байхаа байлт штэ гэж хэлжсэн. Тэгвэл дүүргэн байхгүй юм бол би улсаас нөгөө дуудаж чадахгүй. Хаашаа Кенгрийн дугаарыг нөгөө дасуугаа явж явах үедээ за би хүний мөвдөд яах вэ? Би ч өөрөө олон хүүхэдтэй хүний мөв. Үндэсний нэр зүүсэн альва хүнсний үйлдвэрлэгч нь ашгаас илүү хүний эрүүл мэндийг нэн тэргүнд тавих ёстой. Харин олон нийтийн дунд ийм хэмжээний болгоомжлол үүсэж байгаа нь хяналт ил тод байдал дутмаг байгаагийн тохио гэж үзэхэд хүргэж байна. Тэгвэл гүнзгий нэртэй бүтээгдэхүүн ямар ч эргэлзээгүйгээр эрүүл аюулгүй гэдгийг нотлох баримт хаана байна вэ? Эсбөгөөс ашигын төлөө иргэдийн эрүүл мэндийг золиосорж байна гэх хардлагыг няцаах аргагүй болж байна. Гүнзгий брэндтэй холбоотой асуудал бол нэг хүний гомдол, нэг постын сенсац биш. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, үндэсний нэрийн үнц нь, төрийн хяналтын сул байдлын том агуулга юм. Цагдаагийн байгууллагт юу н хандаж үзье гэсэн бодол төрвөө. За би одоо бол ингээд одоо нөгөө хөдөлмөрийн гэрээгээ нэг хүнд өгсөн байгаа. Тэгээд тэр хүн чинь одоо банкны хувьсгаа аваад гэсэн. Тэгээд би одоо яг юмнээ хэлэхэд бол атаа санааны мөнгөгүй гацаад ингээд байгаад байгаа. Амар хэцүү энэ чинь бол ингээд үстэй Улаанбаатар ороод бүр тэр хаа очихын дүүрэгтнээс дүүрэгтээ тэр хүнчнээс дүүрэгт амьдарч байгаа тэр үйлдвэр нь явахад надад бол амар хэцүү унаа тэрний мөнгөгүй атуушнааны мөнгөд боогдчиход байгаа одоо дан бол би бол цагдаа мандаад хэлийгээ ачаасан чинь цагдаа Бид гүнзгий брэндийн үүсгэн байгуулагч Г Чойжимцаас дээрх асуудлын талаар тодруулаар мэдээлэл авах гэсэн боловч уцаа авахгүй байсан учраас зарим хэвлэлд өгсөн мэдээллийг хүргэж байна. Өчтөр тэр процессын үед тог тасарсан байсан. За тэгээд манай ажилчид 13 цагт бол цайнд орсон байсан. За ингээд энд одоо ингээд хэвлэл мэдээллийн хүмүүс ингээд өрөөгөөр яваад ингээд зураг бичлэг хийгээд байсан. За тэгээд намайг дагуулж ирээд энд ингээд ийм шалт хортой юм байна гэх ингээд харуулсан. Би хараад бол ерөөс шокнд орсон. Юу илээ? Яагаад энд байгаа илээ? Энэ ч яа юу гэсэн үг илээ гэд. Тэгээд би тухайн үедээ балмагдаад ингээд шууд уцаараа бичлэг хийгээ явж байсан учраас одоо ямар сони юм бэ? Яагаад энд байгаа юм болоо гэд би ингээд гайхаад ингээд өнгөрсөө. Тэгээд өдөр өдөртөө бид нөгөө үйлдвэрлэж байгаа 5 цуулаа ангилж ялгаад бэлдээд тэрнгүүрээ бүтээгдэхүүнөө үйлдвэрлэдэг. Одоо яг энэ та хэдий харж байгаа түрүү нөгөө дайвар угаах хэсэг дээр үйлдвэрлсэн
угаа цэвэрлсэн ангилсан бүтээгдэхүүнүүдийг энэ давчир тавьдаг. Энэ давчраад эндээсээ саяны чангалагын хэсэг рүү ордог. Тэгэхээр одоо энд ингээд та бүхний харж байгаа шүү дээ. Бөөрөөрөө одоо ингээд бүгд хөлдөг байж илгээрээ уушгаараа зүрхээр ингээд бүгд ангилж энэ гүзээ угаалсан гүзээ байж байна. Энд ингээд хоньны гургалдаа байж байна. Бүгдээрээ яг ингэж ангилагддаг. Энэ дотор одоо муудсан тийм бүтээгдэхүүн байхгүй. Муудсан гэдэг юм уу одоо шаардлага хангахгүй зүйлс бол түрүүний яриадсан хаягдлын агуулга руу ордог. Тэгэхээр эндээс одоо бүтээгдэхүүн маань саяны чангалагын тоогоор ордог гэсэн үг. Тэгээ энийг бол бид та бүхэндээ хариуцлагатай мэдгэж байна. Энд бол одоо энэ олон ажилчид энд одоо муудсан түүхий дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг бол батлах гэрч хүмүүс байгаамаа. Тэр ажилчин болвол уурандаа худлаа ярьсан гэдгээ бол хэлсэн юм ба штэ. Үнэн үү? Тэгсэн. Тэр өөрөө бол одоо би та бүхэн сонсож тэг нь байгаа. Тэгээ уурандаа худлаа хэлсэн гэдгээ бол одоо өөрөө надад уцаар хэлсэн. За тэгээд одоо уучлаарай агчнууд тэгээ чи ингэ цалин өгчих юм бол би ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо худлаа ярьсан юм а гэдгээ ингээ хэлье гэдэг юм хэлсэн. Тэгээд энэ үгний чи ард 50 хүний ажлын байр тэрний ард гэр амьдрал энэ компани нэр хүнд ингээ олон зүйл яваа шүү гэд ингээ хэлсэн. За тэгээд бухимдж байгаа учраас ингээ хэлсэн. Тэгээд би цалингаа хурдан амар байна гэдэг юм ярьсан байгаа. Тэгээд энэ дээр бол манай компани зүгээс бол одоо тойр хуудас нь зурагдаад дуусахлаар цалингийн өгөө гэдэг зүйлийг бол удаа хэлээд ингээ явж байгаа. Дээрх гүнзэг брендийн үүсгэн байгуулагч Г Чойжмцын өгсөн мэдээллийн талаар гомдолтой байгаа иргэнээс тодруулахад худлаа хэлсэн хэмээлээ. Тэгээд өчтөр чойж амц нь болохоор надын талаар нэлээд худлаа юм ярьж ялаа. Уурталт гуйсан муусан гэд. Үгүй би уурталт гуйх битгийгэл би цалингаа өгчгөө. Эхлээд манай нөхөр би нөхөртөө хамт ажиллаж байсан. Нөхрийн минь цалинг би надын цалинг хийчихээ. Тэгвэл би яах вэ? Танайхад одоо мөхий махаа захаар хийжсэн гэдгийг чинь би тэгвэл би задруулаад өгөө. Алдаатай би тэгээ ууралж бариад хэлчлээ гэж хэлье мэлье. Тэгээд хэл мэд гэж чойжансаад хэлж өгсөгөөс хойш би бүр 40 хүртэл надад залгасан. Тэгээд залруулах хийгээд өгөөч. Дотрогчээ зогуугаад би яасан гэж залруулах хийх юм бэ? Би цалингуу хохирчоо сэтгэл санаагаараа хохирчоод ингээд чиний өмнөөс би залруулах хийгээ явахгүй. Зүгээр чи зүгээр надын манай нөхөр дээр цалин гэж. Тэгээд би яах вэ? Юу яа? Тэгээд зорт морт яаж яагаад юу яачи гэж би хэлсэн.